Эрхэм үзэгч та бүхэнд 20 төргий. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар доктор профессор Сономын Лувсан Вандангийн нэрэмжит Баянхонгор аймгийн Хөгжим драмын театрын уран сайхны удирдаач Бүжгийн багш Цэндийн алтан цэцгийг Монгол улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнасан байна. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилэг 2018 оны 12 сарын 27-ны өдөр дугаар 169 Төрийн ордон Улаанбаатар хот гавьяат цол хүртээх тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7-р заалт Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-р хэсэг заасныг тус үндэслэн зарилэг болгох нь Тулгар төрийн 2227 жил Их Монгол боловс байгуулагчны 812 жил үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуусны 107 жил Ардын хувьсгалын 97 жил, ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тохиолдуулан, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол улсын гавьяат цол хүртээсүгэ. Монгол улсын гавьяат жүжигчин цолоор Цэндийн алтан цэцэг, Баянхонгор аймгийн Хөгжим драмын театрын уран сайхны удирдаач Бүжгийн багш Ингээд төрийн шагнал хүртсэн амжилт бүтээлийн эзэдээ дахин баяр хүргэе. Өрөөс өөрийн эзэмсэн ажил мөрөглөө эзэн байж үр бүтээл гарган амжилтанд хүрсэн иргэдэд урамшуулан шагнал олох нь Монгол төрийн нандин уламжлал бөгөөд үүний утга учир нь та бүхнийг алдаршуулан бусдад үлгэр дуурай болох амжилт бүтээлийн оргилоод уриалж байдаг билээ. Та бүхэнд ирж байгаа шинэ онд улам их амжилт гаргахыг хүсэн өрөөё. Монголын нийт иргэдээ үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуусны 107 жилийн ой мэндийг хүргье. Баярлалаа та. За би болохоор энэ соёл урлагийн салбар бараг 30 гаруй жил ажилласан байна. Тэгээд төр засаг маань өндрөө өнө жинхэнэ сайхан шагналыг өгсөн. Би туйлаас их баяртай байна. Баянхонгор аймгийн Хөгжим драмын театрын уран сайхны удирдагч Бүжгийн багш Бүжигдэглэж Монгол улсын гавьяат жүжигчин Цэндийн алтан цэцэг. Цэнд овогтой алтан цэцэг нь 1980 онд 10 жилийн 2 дугаар дунд сургуульд суралцж байгаад 1985 онд Улаанбаатар хотод хөгжим бүжгийн дунд сургуульд хэлсэн орж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Наран Гэрэл багшийн удирдлаганд 1992 онд бүжгийн жүжигчин мэргэжлэр төгсөөд аймгийн Хөгжим драмын театрт 1 жил ажиллан улмаар 1993 онд Улаанбаатар хотын соёл урлагийн их сургуульд хэлсэн анхны Бүжигдэглэж багшийн ангийг бакалавр зэрэгтэй онд түнтэйгээр дүүргэн суралцсан юм. Цэндийн алтан цэцэг нь 1997 оны 7 дугаар сараас аймгийн Хөгжим драмын театрт Бүжигдэглэж Бүжгийн багшаар өнөө хүртэл эдвэх зүтгэлтэй амжилтаар дүүрэн өр бүтээлтэй ажиллаж байна. Мөн 2006 онд Монгол улсын боловсролын их сургуулийн байгууллагын удирдлагын менежмент хүний нөөц сэдвээр удирдлагын магистр зэргийг хамгаалсан болно. Монгол улсын гавьяат жүжигчин алтан цэцэг нь Баянхонгор аймгийн Хөгжим драмын театрт ажиллах хугацаанд 300 гаруй концертын уран бүтээл, 500 гаруй бүжгийг дэглэн тавьж, үзэгчдийн хүртээл болгоо зогсохгүй. Цэцхэн хэлгээ, театр мода, цэнгэнд бүжгийн дан концерт, урлагийн гавьяат зүтгэлтэн ган хуйгийн томнол, хоёр сум, орчин үеийн модерн бүжгэн жүжиг, мөнхөд гэгэрийн оршихуй нэг бүлэг, дөрвөн үзэгдэлд мюзикл хэлбэрээр зохиомж бичин найруулан тавьсан байна. Үүний зэрэгцээ ган хөлгийн алтан дэнс, битгий, тавг сүрэнгийн улаан тэргэл сар, ган хуйгийн хувь заяаны гурвалжин, эрэг сүрэнгийн эрдэн дээл дуур болон урлагийн гавьяат зүтгэлтэн бэрвагийн их хурим, хөгжим драмын жүжиг зэрэг жүжгүүдийн бүжгийг тус дэглэн найруулан тавьсан байна. Тэрээр өөр олон бүжгийг дэглэн найруулснаас гадна өөрийн бүжгэлсэн 600 гаруй бүжиг уран санд байдаг харин баялагтай уран сантай авьяаслаг уран бүтээлч бүжигчин бүсгүй юм а. Монгол улсын гавьяат жүжигчин алтан цэцэг өөрийн уран бүтээлээ Монгол улсдаа төдийгүй гадаадын улс орнуудад сурталчлан 2000 онд Япон, 2003 онд Солонгос, Хятад болон Азийн улс орнуудад аялан тоглоом хийн. Монголын язгуурлаг өөрийн уран бүтээлээ сурталчлан төлөвлөсөн байна. Мөн аймаг орон нутагтаа ажиллан бүжгийн урлагийг хөгжүүлэхийн зэрэгцээ өөр хангай, ар хангай, говьалтай
Төв зэрэг олон аймагуудын театрт урагдан мэргэжлийн зөвлөгөө өгч, бүжигчид бэлтгэх, дасгалжуулах туршлагаасаа заан сурган 50 гаруй бүжигдэглэн ажилласан байна. Өвөр Монголын өртөц хорны Ордос хотын Шаншаван жуулчны баазтай гэрээ байгуулан театрын 6 бүжигчин, аймагаас 14 хүүхэд бүжигчнэр бэлтгэн ажиллаж байсан бөгөөд Өвөр Монголын өртөц хорны Ордос хотод урилгаар очин говийн ам бүжгээ хятад Монгол бүжигчдэд тавьж заан уг бүжиг нь шилдэг бүжгээр шалгарсан удаатай. 2014-өөс 2015 онд бүгд найрамдах хятад ард улсын Өвөр Монголын өртөц хорны Алшаа аймгийн Эзнэ хошуунд урилгаар очиж улаан мөчөр чуулгын 50 гаруй уран бүтээлчид сургуулийн болон сургуулийн өмнөх насны 150 гаруй хүүхдүүдэд багшлан өөрийн дэглэсэн бүжгүүдийг заан сургасан юм. Оросын холбооны улс Монгол улсын хил визгүй болсонтой холбогдуулан улсын их хурлын гишүүн Гамбат Болднартай Улаанууд хотод Согосеко сургуулийн бүжгийн дугуйлангийн сурагчдыг удирдан нээлтийн үйл ажиллагаанд өөрийн бүтээлээрээ оролцсон юм. Зэндийн алтан цэцэг нь 1997 оноос эхлэн 22 жилийн турш Хаврын баяр Цэнгэнт бүжгийн наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулснаар жил бүр бүх сум аймаг даяар бага насны 30 гаруй хамтлаг, өсвөр насны 50 гаруй хамтлаг, эдэр насны болон насанд хүрэгчдийн хамтлагууд 90 гаруй хос оролцсон нийт 800 гаруй хүүхэд залуучуудыг хамарсан Баянхонгор аймгийн хэмжээний томоохон наадмыг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн юм. Мөн төв халахын нэрд бүжигдэглэж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Балжирын дэлгдор жагсны нэрмжид өвлөн бүжий аймгийн уралдааныг 20 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа юм. 1997 оноос хүүхэд багчуудын дунд Бяцхан мис Джентльмен хэмээх тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулснаар нийт 300 гаруй хүүхэд багчуудын авиас бэлгийг нэн хөгжүүлэн эцэг эхчүүд үзэгч түмнээс өндөр үнэлгээ авсан байна. Түүний шав нараас аймгийн болон улсын чанартай уралдаан тэмцээнүүдээс алт мөнгөн медалуудын эзэн олон төрсөн байдаг. Алтан цэцэг ажиллах хугацаанд уран бүтээлийн чанарыг дээшлүүлэх, бүжигчдийн авиас ур чадварыг сайжруулах, мэрэгшүүлэхэд онцгой анхааран, бүжигчтэй бүжгийн бүх чиглэлээр сурган, залуу бүжигчдийг бэлтгэх ажилд амжилт гарган ажилласнаар нийт бүжигчид шав нарынх нь 90 гаруй хувь нь мэрэгжлийн бүжигчин бүжигдэглэж болсон байна. Дөөний шав нараас 50 гаруй бүжигчин соёл урлагийн их сургууль, консерватор сургуулиудыг амжилттай дүүргэж, үндэсний урлагийн их театр, цэргийн дуу бүжгийн эрдэмийн чуулга, бэлэн цэргийн дуу бүжгийн чуулга, сарны чулуу чуулга, цагдаагийн сүлд чуулга, төмөн их чуулга, мөнгөн хараа чуулгуудад багш бүжигчнэр ажиллан мэрэгжлийн урлагийн газруудад болон гадаадын улс орнуудад амжилт бүтээлээр дүүрэн ажиллан багшийнхаа алдрыг дуурсхан амжилттай ажилласаар байна. Мөн тэрээр Баянхонгор аймгийн бүх сумдыг бүжгийн багштай болгох хаян өрнөж, өөрөө гардан 45 хоногийн бүжгийн багшийн сургалт явуулан сумд бүжиг заах эрхгүй сертификат олгосон нь сум бүр бүжгийн багштай болсноор бүжгийн урлаг өдөөд хөгжим суурийг тавьсан бүтээлч санаачлагтай ажил болж чадсан юм. Түүний санаачлагаар шилдэг бүтээл шин санаа уралдааныг уран бүтээлчдийн дунд амжилттай зохион байгуулсан нь уран бүтээл болон уран бүтээлчдийн чадвар, чансаанд ахиц гарсан ажил боллоо. Монгол улсын гавьяат жүжигчин Алтан цэцэг нь хүүхэд ахуй цагаас бүжгийн урлагтай амьдралаа холбон хүн болоод байгаль, ертөнцийн үйл хөдлөл, сэтгэлийн чанад орших уярал ухаарлын уран хөдөлгөөнд бүжиг болон эглэн амьдуулан босдог. Онцгой авиас бэлэг, нарийн мэдрэмж, ур зугаантай уран бүтээлч гэдэг нь түүний хийж буй бүтээл төрөл, хөдөлмөрч дайчин байдал, өндөр ур чадвар, үеийн багш уран бүтээлчдээс өвлөн авсан бэлэг авиас дуусшгүй эрэл хайгуул, судалгаа шинжилгээ эгэл даруй зан чанар бүрэн энэ салбарт ажиллан нэр төртөөгөр нотлон харуулсаар ирсэн орон нутгийн соёлын салбарын хариуцлагатай албанд хүндхэн ачааг үүрч яваа чадварлаг уран бүтээлч юм аа. Монгол улсын гавьяат жүжигчин Цэндийн Алтан цэцгийн ажил амжилт хөдөлмөрийг төр засгаас өдрөөрөнлөн 1998 онд аймгийн хөдөлмөрийн авраг, 1999 онд шилдэг уран бүтээлч аймгийн хөдөлмөрийн авраг, 2000 онд Монголын урлагийн ажилтны холбооны хүндэт жуух бичиг, 2001 онд Монголын залуучдын холбооны тэргүүний залуу алтан медаль, 2001, 2002 онд соёлын яамны жуух бичиг, эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдэг,
2003 онд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2004 онд эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдэг, 2005 онд аймгийн шилдэг багш, аймгийн тэргүүний эмэгтэй, 2006 онд аймгийн тэргүүний ажилтан заах аргаж багш, 2007 онд аймгийн авьяас эрдэм багш, 2008 онд Монголын үйлдвэрчний ажиллалийн 80 жилийн ойн хүндэт медаль, 2010 онд улсын хаврын баярын наадмын шилдэг багш, 2011 онд зууны мандалай бүжигдэглэж, бүжигчдийн уралдаанд бүсээсээ тэргүүлэн нэрэмжит шагнал, 2012 онд хөдөлмөрийн хүндэт медаль, 2016 онд алтан гадас одонгоор шагнагдсан бол энэхүү 2019 оны босгон дээр Монгол улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр тус шагнагдсан юм. Монголын урлагийн ертөнц тэр дундаа урлагийн гайхамшиг болсон бүжигэн ертөнцөд түүнийг хийж, бүтээж, дэглэн тавьсан олон гайхалтай уран бүтээлүүд, баян хонгорчуудыг төдийгүй монголчуудын сорлон үзэх уран бүтээлүүд болсоор байгаа юм а. Таны цаашдын урлагийн ажилд тань өндөр амжилтыг хүссэн өрөөж байна. Энэ удаад хонгор нутгийн дуу хоорын баялаг ариун дээдсээс та бүхэндээ бүжиг тойлуулах гэж байна. Яагаад гэвэл нэрээ нууцлсан их бичгийн хүмүүн Монголын нууц товчоонд дурдахтан монголчуудын гол баяр нь бүжиг бүлэг. Тэ тавирга газрын халдсартал, ингэр газрыг элтэл, сарны саруулд, сагалгар модны өчир доор шөнжөнгөн дэвсэн бүжиг бүлгээ гэж хотуулыг хаан ширээн дөргөмжлөөд хорхоног жибурын сагалгар модны ёроолд болсон их найр наадмыг магтан өгүүлсэн байдаг. Ингээд та бүхэндээ хонгор нутгийн бүжигчдийн гайхалтай сайхан бүжиг наадмыг төлөвлөе. Тааллаа.